За хамгийн гол зүйл нь болохоор амьдрах тэр хамтын хэв маягаа бий болгох зорилгоор өртгийг бууруулах энэ моделийг бий болгосон нь энэхүү төсөл цаашаа хэрэгжих бүрэн боломжтой гэж экспертийн зүгээс бол дүгнж байгаа наа. Бидний одоо энэ үс хугацаанд олж одоо бий болгож чадсан шийдэл маань юу гэхээр хамтын амьдралын ийм шийдэл байх юм байна гэдгийг хамтын амьдралын ийм хэв маяг байх юм байна. Энэ дээр бид нар нийлж нэгдээд иргэд өөрсдөө нийлж нэгдээд өөрсдөө амьдрах гэж байгаа тэр орчны бүх зүйлийг одоо хамгийн багадаа бид нар 100 өрөх гэж байгаа. Хамгийн багадаа 100 өрөх нэгдээд тэр зүйлийг хамтдаа ярилцаад хүн бүрийн оролцоо байгаад ингээд шийдэж чадах юм бол энэ өөрөө маш тийм одоо хүн зүйл биш, маш хөнгөн зүйл байна. Энэ дээр одоо ингээд бид нар өөрсдийн зүгээс шалтгааллах бүх зүйлсээ хийж байгаа. Энэ дээр одоо бид нар төрийн зүгээс шийдвэр төвшин хүмүүс энэ дээр яаж одоо оролцох тийм ээ? Яаж үүнийг дэмжих тэр одоо шийдлүүдийг бид нар бас гаргаад ирж байгаа. Энэ дээр бид нэг шийдийг хэлье. Одоо бидний аюул олон бий болгосон шийдүүд байна. Эндээс би нэг шийдийг л маш тодорхой хэлье. Бид нар одоо өртгийг 50 бууруулах шийдлийг олсон байна. За дараа нь бид нар тийм ээ энэ дээр нэг зүйлийг хэлье. Төрийн оролцоо юу байх вэ гэхээр өнөөдөр одоо ипотекийн зээл гэдэг шиг тийм ээ бага хүүтэй зээлийг бий болгож өгөх. Тэгээ жилийн 3 хүүтэй тийм ногоон зээл гэдэг ийм зүйлийг тийм ээ. Дараа нь энэ ногоон зээлийн босхийг бид 100 сая хамгийн багадаа 100 сая болгох. За ингээд ирэх юм бид нар ямар ч урьдчилгаагүйгээр тийм ээ ямар ч барьцаагүйгээр одоо өөрсдийн амьдрах тэр байшингаа одоо бариад амьдрах бүрэн боловсролтой байж байгаа.